2019 оны 12 сарын 1-ний өдөр телевиз үзэж байгаад ганцаараа буудан дээр унтсан нэгэн хүүгийн бичлэг олон нийтэд цацагджээ. Хүүгийн аав болох Оскар Нюнес энэ үед хүүгээ зочны өрөөнд байгаа талаар огтхон ч мэдээгүй байв. Гэхдээ Оскар энэ зүйлд нэг их гайхсангүй. Учир нь хүүн хаяа шөнө өрөөнөөсөө сэм гарч босд нь унтаж байх хооронд зурагт үздэг зуршилтай байжээ. Гэвч энэ шөнө 2019 оны 12 сарын 1-нд түүний хүү яагаад унтах цагтаа хэвтэх хэрэгтэйг маш хурдан ойлгосон юм. Одоо энэ бичлэгийг үзүүлэхээс өмнө сүүлийн үед энэ гэр бүлд хачирхалтай зүйл тохиолдож байсныг дурдах хэрэгтэй. Нэг удаа гэр бүлийнхэн оройтож ирэхэд ялаа байшингийн гадар үе түмээрээ бөөгнөрсөн байв. Гэтэ хамгийн сонин нь хогийн савны дэргэд бөөгнөрсөн хэрнээ сав дотор нь нэг ч ялаа байгаагүй юм. Мэдээж хэрэг Оскарын гэр бүл үүнээс болж ихээхэн цочирдсон. Гэр бүл энэ үйл явдлыг ялааны тохиолдолтой холбоотой гэж үздэг. Хүү гүн нойронд давтаж байх үед камер дээр дараах зүйл бичигджээ. Камер шалгах үед хонгилд нэгэн дүр гарч ирсэн байна. Гэвч тухайн үед өөр хинч сэрүүн байгаагүй. Энэ нь шөнө 3 цаг орчим болж байхад харанхуйд ямар нэгэн зүйл гарч ирсэн хэрэг юм. Тэр дүр ямар ч хөдөлгөөн хийлгүй нэг л газраа зогсож байлаа. Гэвч энэ нь Оскарын хүүгийн анзаарлаас мултарсангүй. Өмнө нь хүү бүйдэн дээр хөдөлгөөнтэй байсан бол тэр дүр гарч ирэхэд тэр гинэт хөдөлгөөнгүй болов. Хамгийн хаимшигтай нь тэр дүр яаж ч юм бэ огтхон жуул мөргүүгээр уусан алга болсон явдал байв. Хонглын тэр хэсэгт өмнөхтэй харьцуулахад одоо хоосон болсон байлаа. Энэ бичлэгийг үзээд Оскар аимшигтай их цочирдсан бөгөөд түүний гэр бүлийн бусад хүмүүсийн адил энэ үзэгдлийг өмнө болсон ялаа дүүрсэн шөнийн хэрэгтэй холбоотой гэж үздэг байна. Сүнслэг зүйл байсан эсэх нь тодорхойгүй ч эдгээр тохиолдлууд үнэхээр аимшигтай санагдлаа. 2023 оны 2 дугаар сарын 7-ны өдөр нэгэн гэр бүлийн хяналтын камерын бичлэг олныг айдас давтуулжээ. Энэ бичлэгийг Никол Уэйт гэх залуу хуваалцсан бөгөөд тэр өнөөдрийн хүртэл яг юу бичигдсэнийг тайлбарлаж чадаагүй байна. Тэр өдөр ах эгч хоёр нь Николд зориулж гэрт нь хяналтын камер суйрлуулж байжээ. Энэ нь түүний гэр бүл зориулсан бэлэг байсан бөгөөд тухайн үед хамт амьдарч байсан ах нь ч оролцож байв. Гэвч магадгүй энэ бүхний цаад учир нь ахынх нь хадгалдаг зүйлстэй холбоотой байх магадлалтай. Никол Гэхдээ ахыхаа археологийн олдврууд чулуудсан яс сумны үзүүр эртний чулуун зэвсгүүд бүгд хараалтай эсвэл сүнслэг зүйлтэй холбоотой гэж үздэг. Нэг гэрт амьдарч байсан учраас болж өнгөрсөн явдалч тэдгээр олдвраас үүдэлтэй гэж эргэлзэлгүй итгэжээ. Камерын бичлэгт эгч нь камерын байрлалыг шалгахын тулд жишээ болгон зогсож байтал энэт нэгэн дүр гарч ирв. Ямаа шиг төрхтэй нэгэн зүйл түүний мөрөн дээр гарч ирээд итгэн агшны дараа алга болсон юм. Никол бичлэгийг хараад чочирдн бүр айж орхижээ. Дэлгэцээ ойртуулн харвал үнэхээр нэгэн дүр тод харагдана. Түүнийхээр бол ивэр бүр туйраа хүртэл ялгарч байсан гэжээ. Иймээс Никол энэ үзэгдлийг хотын аимшигын домогт дүр болох Гоутментэй хүн ба ямааны холимог хар дарсан мэт оршихуйтай зөвөрлжээ. Тэр үнийг яг өөрөө Гоутмен байсан гэж хэлээгүй. Харин нэг зүйл тодорхой. Энэ бол ердийн хүн биш. Сүнслэг өөр ертөнцийн оршихуй байсан гэдэгт тэр итгэжээ. Харин шалтгааныг нь ахынхаа хараалтай байж магадгүй олдврууттай холбон тайлбарлав. Шүн дөлөөр нам гүн айлыг гинэтхэн хачирхалтай чимээ төгшин. Ганц бие ээж Брэнди нээтлэн чих тавин сонсоход тэр чимээ яг хүүгийнх нь өрөөнөөс гарч байгаа мэт санагдав. Okay, my son is gone. He's not home. He's at a party. Yeah, I know. I don't care. I just got woken up. My daughter's home, but my son's not home. My son is the only one that lives upstairs. The only one upstairs. All night since he's been gone, I keep hearing like the door close. Like it'll just shut. But
Ингээд тэр айдас сэргээлцэл дунд камера асаа нь дээд давхрыг бичиж эхэлжээ. Гэхдээ хамгийн аимшигтай нь түүний хүү тэр үед гэртээ байгаагүй. Найзуудтайгаа үдшилтэд явсан байлаа. Өрөө таг хоосон хүн байх учиргүй атал хаалга хаагдах хөл тавих чимээ сонсогцоор байв. Брэнди камера гартаа барин шат өөд өгсөхдөө айдсан улам нэмэгдэж хоолойн чичирч эхэлжээ. Sorry. So anyway, my son's not home, but I keep hearing the door shut. But there's nobody up there. There's nobody up there. I'm gonna see if I could try to. And let me take you guys. I'll take you guys up there and show you there's nobody up there. But let's see if we can catch it. Oh my god, as soon as I stopped it, I heard it. I know you guys heard that. I hope I caught that. Did you hear it? Oh my god. Oh my god, I'm scared. Okay, I'm gonna turn. Look, nobody's up here. Oh my god. Look at his door is closed. Oh my god. Nope. 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 I gotta tell my daughter, boo-boo. Oh my god. There's water in my eyes. Oh my god. Why does it sound like, and I recorded it. It sounds like somebody's in your brother's room. And I went up there to show that the door was closed. Tell me why his door opened when I went up there. I swear. I ran down here by myself. I'm recording it. Come up there with me to show them nobody's here. Oh my god. That made my eyes water, you guys. I showed it on camera. My son is not home. I'm not going to stop the recording just so I can show you guys. That's scary. I know, I ran down here. I ran down here so fast. Okay. Oh my god, that scared me. And it sounds like somebody's walking around up there and I got it on recording, yes. Look at his door is moving. Okay, we're gonna go up there and I'm gonna show you guys nobody is in his room. He is not here. Turn your flashlight on. Oh my god. Hurry up and come up here so you can point it to show nobody's in the room. Look. Look. Nobody's in here. Nobody. Look, you guys literally, you seen that in real time with me. Oh my god. Oh my god, I'm freaking out. Oh no. I told you guys. And there's been that mimic. And my daughter has heard it when I'm not here. It says my name, or it says her name in my voice when I'm not here. And it says my name in her voice when I'm not here. Or when she's not here. And now that's happening. Look at my dog. Oh, no. No, I'm done. I'm done. I'm done. I'm done. I'm not coming under the side of the house no more. Oh my god. Хаалга хаалттай байхыг харуулж байтал гинэт өөрөө аажмаар онгож өрхөв. Хинж байхгүй өрөөнд яг хин нэг нь тэндээс гараад ирэх гэж буй мэт. Сандарсан ээж охиноо дуудаж хамтдаа шалгасан ч өрөө хоосон хэвээр. Гэхдээ хаалга дахин өөрөө хөдлөх мөчийг камер тодхон болгожээ. Тэднийг айлгсан зүйл үүгээр дуссангүй. Гэрийнхэн тижээвэр нохоо нь хүүгийн өрөөний яг доор хачин ихээр хуцаж дээшээ ширтэн ямар нэгэн зүйлийг мэдэрч байгаа мэт авирлаж байв. Брэнди итгэхдээ энэ бүх аимшигт үзэгдэл ихчийнхэн хэрэгэлсэн өвжээ боорттой холбоотой байх хэмээн итгэжээ. Тэр самбар гэрт ямар нэгэн юмыг дагуулж ирсэн хэмээн сэжиглэж байсан юм. Харин бичлэгийг үзсэн хүмүүсийн хувьд энэ бол энгийн дуу чимээ биш, харин жинхэнэ хорон сүнсний оршин буйг баталсан хэрэг мэт санагдсан хэмээжээ. Харин та юу гэж бодож байна? Коммент хэсэгт сэтгэлдээ хаваалцаарай. Шүн дүл Аргентинд нэгэн гэр бүл зоогийн ширээ тойрон цуглаж оройн хоолоо амтархан идэж байв. Гэр бүлийнх нь нээлтэн ярилцаж суух зуур тэдний нэгэн санамсаргүйгээр бичлэг хийж эхэлжээ.
Гэтэл камер санамсаргүйгээр гадаах усан сан руу чиглэхэд тэнд хачин цонхилсан царайтай нэгэн дүр зогсож байлаа. Тэр хүн хөдлөхгүй амьд хүн шиг биш, зөвхөн амаа баг зэрэг хөдөлгөж байгаа мэт харагдав. Энд анзааралгүй зөвхөн камер л энэ жигтэй дүрийг буулган авч чаджээ. Тэр мөчөөд бичлэг хийж байсан хүн цочиж камерынхаа линзийг хурдхан буцааж эргүүлв. Учир нь гадаа зогсож байсан тэр дүр зочин нь хэн болох нь тодорхойгүй, бүр тэдэнтэй хамт хоолнд ирээгүй хүн байлаа. Өнөөдөр ч гэсэн энэ бичлэгийг үзсэн хүмүүс нэг л зүйлийг боддог. Тэр шөнө усан сангийн хажууд үнэхээр хүн байсан уу? Эсвэл өөр зүйл байв уу? Шүн дөлөөр Стефани Джонсон охинтойгоо хамт гэртээ сууж байв. Өөр хинч байшинд байхгүй, зөвхөн тэд хоёр. Хоёрхан хүний намуухан орчинд Стефани лайв стрим эхлүүлсэн ч удалгүй богинохон завсарлага авах гэж байтал гинэт охин нь чангаар хашгирч орхив. Энэ үг Стефанид бараг итгэмээргүй сонсогдов. Тэр охиноо тайвшруулах гэж бүхий л арга хэрэглэн тоглоом шоглоомоор өвөөчин байж болох уу хэмээн асуудал охин нь цочирд нь үгүй гэмээн чангаар хашгирчээ. 5 minutes. 5 minutes. We're gonna be back in 5 minutes. I'm not scared. What are you scared of? I'm scared. All right, before you go, say Happy New Year. I'm scared. What are you scared of? I'm scared. Of what? I'm scared. I'm scared too. Of my own life. My gosh. There's not a ghost, you psycho. Did you hear that? She said she's afraid of the ghost. Where's the ghost? Gosh. Where is it? Where's the ghost? Show mommy. Point to it. You're fine. Where is it? Point. Is it over there? Is it over there? Is it over there? Where is it? Gosh. Where's the ghost? Gosh. Where? Is it Grandpa? Yeah. It's not? What's the matter? Okay, come here. Do you see what I deal with? What happened? Яг тэр мөчид хүүхдийн нүд айдас тавтсан мэт уйлах гэж байгаа мэт өөрчлөгдөв. Стефани яаран лайвыг тасалж охиноо тэрвэрч ав. Гэвч үдсэн хүн бүр нэг л асуултыг өөрөөсөө асуусан. Тэр охины харсан зүйл үнэхээр юу байсан юм бол? Хэрв өвөө нь биш гэвэл гэрт нь хин эсвэл юу байсан байж болох вэ? Оройн 11 цаг үед хоёр найз пикап машин дотор замын төвчөлд удаан саацны дараа цаг нөхцөх гэж дуулж суужээ. Хэдэн цагийн өмнө энэ зам дээр моцилк осолдож аюул тослын улмаас зам хаагдсан байсан юм. Харамсалтай нь моцилк унаж явсан хүн газар дээрээ амьсгал хураажээ. Цаг орчмын дараа яг тэр зам дээр аимшиг дүр зураг бичигдсэн байна. Найзууд дуугаа дуулж суух зуур камерын цаана машины гадна талд агаарт хөвж буй царай шиг зүйл гарч иржээ. Хүний толгой шиг цонхилсан царай нь тодорхой харагдаж байсан бөгөөд хоёр залуу тухайн үедээ анзаарсангүй. Харин бичлэгээ эргэн үзэхдээ тэд жинхэнэ шоконд орсон гэдэг. Энэ царай нь яг л зам дээр нас орсон хүний сүнс мэт харагдаж байв. Хэрвээ түүний сүнс биш байсан ч уг зам дээр олон удаагийн ослоор амь насаа алдсан бусад хүмүүсийнх нь сүнс байж болох юм. Зарим үзэгчид энэ үзэгдлийг зүгээр л дүрслэн харагдах үзэгдэл буюу парадолиа хэмээн үзсэн бол олонх нь үнийг үнэхээр камер дээр бичигдсэн сүнс хэмээн үзжээ. Хайловны орой орон нутгийн нэгэн бэкрид хүүхдүүд ээлжээ хүлээн чихэр авах гэж цуглжээ. Хүүхэд бүр амттнаа аван баярлаж байсан ч ганцхан хүүл өөрөөр аашлав. Тэр бусдаас жаахан зайтай зогсон нэг зүйл ширтэж байсан юм. Эхэндээ зүгээр л ичимхий 50 зангийнх нь илрэл гэж бодож болох ч бичлэгийг анхааралтай үзвэл илүү аимшигтай төр зураг тод харагдана. Үу эхэндээ хардаа гэж чанга дуугаар хэлээд гараараа ямар нэгэн зүйл заав.
Гэтэл яг тэр мөчид түүний алхам гинэт зогсон болж яг л үл үзэгдэгч хананд тулсан мэт хөдөлж чадалгүй зогсов. Дараа нь толгоон дээшээ огцон цохилтонд орсон мэт хоошоо савж газар унав. Энэ нь яг л хэн нэгэн үл үзэгдэгч хүчээр түлхсэн мэт харагдаж байлаа. Үзэгчдийн олонх нь хүүг үл үзэгдэж хүч түлхсэн хэмээн итгэж байхад зарим нь зүгээр л санамсаргүй бүдэрсэн байж магадгүй хэмээн тайлбарлжээ. Гэвч түүний хардаа гэх үг тэр мөчийн дараах биеийн хөдөлгөөн зүгээр ч нэг бүдрэлт биш юм шиг санагдуулна. Харин та юу гэж бодож байна? Коммент хэсэг зүтгэлээ бидэнтэй хуваалцаарай. Йемен хотын нэгэн жижигхэн дэлгүүрийн эзэн шөнө орой болтол ажиллаж байлаа. Гэвч тэр өдөрч түүнд эрдийнхөөс төсөөр жинхэнэ айдас төрүүлэм зүйл тохиов. Хаалга гинэт нэгдэж нэгэн эмэгтэй орж ирэх мөчөд л бүх зүйл буруу санагдаж эхэлжээ. Түүний арьс цонхиж амьд хүний бус мэт яг л өвчтөе эсвэл аль хэдийн нас барсан хүнийх шиг харагдаж байв. Дэлгүүрийн эзэн түүнтэй ярилцах үед бүрч цочирдов. Учир нь түүний дуу хоолой гинэт өөрчлөгдөж хүний бус мэт эвүүхэн өнгөөр сонсогдсон юм. Тэрч бүхэл нүүр царай нэг л гаж аимшигтай төрхтэй харагдав. Камерын бичлэгийг ойртуулан үзэхэд энэ нэмэгтэй дэр бусын хачин шинж тэмдгүүд тод харагдаж байлаа. ولا حاجة طيب حالك حوامك من مات عليك؟ ها؟ من مات عليك؟ ولا واحد حوامك أشيل غلط ما بشتغل ما عاد منزل هاي يا والله ما طيب كان علي طيب Зарим үзэгчид бүр хүний хөл биш туйраатай мэт харагдсан гэж бичжээ. Бичлэг цахим орчим тархамц олон хүн үзээд энэ бол хүн биш муу ярын ямар нэгэн оршихуу хүний дүрд хуурч орж ирсэн хэмээн таамагласан байдаг. Аимшигтай тэр эмэгтэй дахин хин нас барсан юм бэ хэмээн давтаж асууж байсан нь үзэгчдийн айцыг улам нэмэгдүүлжээ. Мэдээж бичлэгийн чанар тааруу тул зарим нь эргэлцсэн ч нэг зүйлийг үүсгэлж чадаагүй. Тэр эмэгтэйн арсны цонхийсэн өн өөрчлөгдсөн гаж хоолой туйраа мэт дүрс бүгд үнэхээр айц төрүүлж байлаа. Энэ үнэхээр муу ёрын оршихуу хүн болж дүр эсгсэн хэрэг байсан уу? Эсвэл зүгээр л хүний төсөөлөл нүдний төөрөг дүдий зүйл байв уу? Та юу гэж бодож байна? Аимшигт энэ явдлын талаар сэтгэлээ үлдээгээрэй. Шүн дуунд Ширийн аан гэртээ хүүхдүүдийн хамт сууж байлаа. Бүх зүйл энгийн мэт байсан ч сүүлийн хэдэн өдрүүдэд нэг л хачин зүйл тохиолдож байв. Эхэндээ тэр таазаард нэгэн чимээ гарч байгааг сонсоод дээрх аль шөнө орой засвар хийж байгаа байх хэмээн боджээ. Гэвч маргааш нь дахин тавтагдав. Энэ удаа чимээ илүү тод илүү хачирхалтай байсан байна. Бэффуктисрана. Гурав дахь шөнө юу ч болоогүй. Тайвширсан Ширийн унтахынхаа өмнө зүгээр л Snapchat-ад нэг зураг дарж оруулсан байна. Гэтэл тэр зурган дээр хачирхалтай нэгэн дүр гарч иржээ. Апачумэба. Сэбэба. Бүдэгхэн боловч хүний дүрстэй яг л түүнийг ширтэж байгаа мэт харагдсан тэр дүр өмнө нь ч чимээ гарч байсан яг тэр газарт байв. Энэ мөчөөс эхлээд Ширийн ойлгосон. Түүний гэрт зөвхөн өөрийнх нь хүүхдүүд амьдардаггүй өөр нэгэн зүйл бас оршин байжээ. Өнөөдрийн хүртэл тэрхүү зурагт гарсан дүр хэн байсан одоо хүртэл нууц хэвээр байгаа юм.